Харилцагч бид кассын орлого зарлагын баримт болон харилцагын орлого зарлагын баримт шивэх хэрэг гардаг. Энэ удаад бид кассын орлогын ор дээр хэрхэн шивэх тухай харуулъя. Инхийн тулд программын мөнгөн хөрөнгө модуль дотор бэлэн мөнгө хэсгийг задлан кассын орлогын ор дээр цонхыг дуудана. Ингэснээр дараах цонх гарч ирэх бөгөөд толгойн хэсэгт гүйлгээ хийх огноо болон баримтын дугаараа оруулна. Баримтын дугаарыг системийн тохиргоон дээр гараас оруулна гэсэн тохиолдолд гараас оруулж өгнө. Харин автоматар оруулна гэсэн тохиолдолд програм өөрөө автоматар дуудах юм. Няруу хэсэг дээр тухайн байгууллагад хариалалтай бүх кассын нэрвүүд гарч ирэх бөгөөд яг ямар нэрв дээр орлого авах гэж байгаа тухайн нэрваа дуудаж өгнө. Ингэснээр тухайн нэрв тохируулсан данс болон үлдэгдэл гарч ирэх юм. Гүйлгээний утга хэсэг дээр тухайн баримтын гүйлгээний утгыг оруулна. Гүйлгээний дүн хэсэг дээр тухайн баримтын гүйлгээний дүнг оруулна. Үүний дараа мөнгө тушаагч хэсэг дээр харилцагчийн мэдээлэл гарч ирэх бөгөөд байгууллага болон ажиллагсад хувь хүмүүсийн бүх мэдээлэл гарч ирнэ. За гүйлгээ хийж байгаа дүнгээр ямар харилцагчаас мөнгө орж ирж байгаа тухайн харилцагчаас сонгон хадгалах юм. Хадгалахын өмнө тухайн баримтыг хийлгэх бол баримтын хувь дээр хийлгэх хувиа өгөн шууд хийлгэх давчийг чекэлж хадгалснаар шууд хэвлэнэ. Урьдчилан харна гэвэл орлогын ор дээр хэсэг дээр дарна. Урьдчилан баримт маань ингэж харагдаж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.